Хай guys. Өнөөдөр бичлэг Крой гартан буюу ногоо тэдэг тоглоомыг тоглоно. Яагаад тоглох ч үгүй түүхийг бас тэ яагаад амар гэсэн үг болно. За эхний яагаад юу тоглолттой болсон бэ? Юу ярьж байгаа. За яагаад гэсэн бэ гэхээр юу тэр буюу айдны бус буюу шоу ч юм уу те юу хийдэ диско парти юм тийм болж байгаа учраас энэ тоглоом тийм амар тоглогчтой болсон. Бас дээрэс нь шинэ Roblox ямар ч тоглоомнууд байхгүй те ямар ч тоглоом байхгүй анхны тоглоом болсон. Тийм болохоор энэ тоглоом энэхүү юугаар маш алдартай тоглоом болж ирсэн юм аа. Яагаад муу болсон бэ? Муу тоглогчтой сууг тэ траш болсон бэ гэхээр энэ дээр юу гасан сонирхолтой зүгээр ингээд боо тоглоод амар хэцүү байсан учраас энэ юм хүмүүс бас радны вижюгээр сайн үзчихтэй болоод км шиг үлээ сая ч юм уу ямар ч тэр хавцаа үзчихтэй болсон нэг л сая бүр дээр хамгийн за урагт хамгийн сайн тоглосон тий хамгийн хүн тоглосон юу тэр нь 2025 оны хэдэн сарын гэдэг. За одоо манай юу YouTube-ээс буюу QT гүнж гэсэн хүн гарч ирэх болно. За би гоогоос буюу QT гүнжээс QT гинж та яагаад энэ тоглоом хэдэн сарын хэдэнд яасан бэ? Тэ юу алдартай болсон бэ? За одоо хэлээрэй та. 2025 оны 3 сарын 26-нд. Манай энэ тоглоом 2025 оны 3 сарын 26-нд бүтээгдсэн байх нэ. Дөрөвт хамгийн сайн тоглосон хүмүүс 21 сая 106 ч илүү тийм хавцаа байсан. Тийм болохоор энэ бол маш сайн юу гэсэн үг. За байж байгаа. Би ингээд яг нэгдүгээр байранд орсон. Хүний Roblox-ийн нэрийг хэлье. За го 12 34 50 66. Ийм нэртэй хүн. За яг энэ тоглоомыг тоглосон хүн Жандл биш юм аа. Жандл юу энэ тоглоомыг зохиосон хүний нэрийг би ч мэдэхгүй байгаа. Ягаад ч юм энэ тоглоомыг гарсны дараа Jandl буюу Roblox-ийн тийм судалчтай тийм хүн юу яадаг байх нэ. Ерөөсөө тийм юу биш. Тийм Jandl бүтээсэн биш. Зүгээр Jandl энэ тоглоомыг үнэхээр сонирхож үнэхээр гоё тоглоом байна гэж бодоод үүний тоглоомыг тэр энэ тоглоом хийсэнтэй явуулсан байна. За байж байгаа. За энэ хүү одоо бид манай найз буюу гоо гэх энэ жоохон суугч. Гэхдээ энэ манай юугийн нэгдүгээр бэнд орсон. За одоо хэдүүлээ. Яагаад ийм сайн гоё те бүр алдаг гоё тоглоом бэ гэхээр тоглоомын яриад үгүй.
Тоглоом нь учир нь гэвэл үнэхээр сайхан тайван тоглоом. Үнэхээр тайван тоглоом. Ямар ч тийм яг левер гэж байгаа. Гэтэ левер бүр дээрээс л бэлдсэн байсан. Яг тэгэхээр трейд кит буюу трейд хийдэг тийм юм гараад ирсэн байсан. Тэрнгээр яасан байгаамаа. Тийм учраас энэ тоглоом бол үнэхээр тийм сайн тоглогч юм гэсэн үг юм аа. За дараагийн 5 дахь гэж байхгүй мэнэ. Энэ хүүгээд манай бичлэг өндөрлөө. Дараагийн бичлэгээр ямар түүхийг явуулмаар байна? Би хувьдаа блог сүрдөхөө. Нэг hour before өнөөдөр admin abuse болох бол. Тийм болохоор guys Рани 2 цагаас эхлэх ба одоо Рани 1 цаг болж байна. Би одоо унтах байгаа. Sorry guys. Болохоор bye.